Амрыг ирээ сонсогчдоо сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насан туршаагүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 59 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн шууд ярих хэрэг рүүгээ орцгоё. Баянгор аймаг дахь зэвсэгт хүчний барилгын цэргийн 339-р ангид алба хааж байсан 19 настай хугацаа цэргийн албаагч бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. За тодруулах юм бол уг хэрэг маань 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн орой 18 цагийн орчимд гарсан. Талигааж 19 настай Чэн 2025 оны намар хугацаа цэрэг татагдсан байж. За хэрэг гарах үед хамт алба хааж байсан цэрэг нь түүний хяналтын камергүй өрөөнд дагуулж ороод биед нь халтсан. Тухайн өрөөнд тэднээс гадна 2 цэрэг байсан бөгөөд тэд хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөний дараа суллагджээ. Тэгээ одоогор бол тус цэргийг шалгаж байгаа хохирогчийн биед халтсан этгээдийг бол цагдаа ороод мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Хэрэг гарснаас хойш хагас цагийн дараа буюу 18 цаг 30 минутын үед Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжинд дуудлага өгсөн. За энэ дуудлагын дагуу бол түргэн тусламжийнхаа ирэхэд 19 настай Чэ нас барсан байдалтай байсан. Хохирогч Чэгийн биед задлан шинжилгээ хийсэн бөгөөд шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт хараахан гараагүй байгаа юм байна. Тэгээ энэ хэргийг Баянгор аймгийн цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн шалгах ажиллагааг наривчлан явуулж эхэлсэн. За энэ хэрэгтэй холбоотойгоор бол сүүлийн хэдэн хоногт маш их цахим орчноор шуугиж байгаа. Их сурвалжийн мэдээлснээр амь хохирогч эмнэлэгт хүргэгдэх үедээ ухаантай байсан. Хүзүү болон ташаа хэсэгтээ зулгарсан гэмтэлтэй байсан. Эмчийг 10 минут гаруй хүлээсэн, гэтэл эмнэлэгт ирэхдээ нарс барсан байдалтай байсан гэж тухайн эмч нь мэдүүлээд байгаа гэсэн байна. За одоо тэгвэл та бүхэнд тус хэргийн мөрөөр бэлтгэсэн егөр сайтын сурвалжлагыг товчлон хүргье. Талигаач хүүгийн өвөө галын ганц зээгээ бусдын гарт алдчихлаа. Цэргийн албанд өөрөө дурлалаар агаад явсан юм. Яахаараа ингээд цэрэгт нэгнийгээ алж хөнөөж өгдөг болсон юм. Амьдралд минь хамгийн том тус дэмжлэг болдог хүү минь цэргийн анги удирдлагад хандаж хэлэхэд юу басныг нь тогтоож өгөөрэй л гэж хүсмээр байна. Цэрэгт яваад янзын сайхан чирэг хүү болж байна даа л гэж бодож байтал ингээд хүүгээ алдчихлаа. Одоо талигаачийн ээж болох инх төвшин хүүтэйгээ сарын өмнө уулзсан 4 хүүгийнхээ нөмөр нөөлөг болсон хүүгээ алдсандаа итгэж чадахгүй байна. Миний 5 хүүхдийн хамгийн том нь байсан. Сарын өмнө уулзахад эрүүл чирэг янзын сайхан зүс царайтай байсан. Сайхан хүүгээ алдсандаа үнэхээр их харамсаж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Ээж аав дүүгээ авч явна гэж ярьдаг хүү байсан гэсэн байна. За нагацах энэ ганц хүү 3 удаа дүүгээ эргэж очиж байсан. Эрүүл чирэг сайхан хүү байсан. Өнөөдөр ар гэрийнхэнд бүгдд нь шок болж байна. Бүгд сэтгэл зүйн хувьд том цохилтонд ороод байна. Талигач дүүг маань нас барснаас 2 цагийн дараа ар гэрийнхэнд нь мэдгдсэн. Би задлан шинжилгээ хийхин өмнө орж дүүгээ гадна үзлэгийн үеэр нь орж харсан. Бидээр нь үүссэн хизэрхий толб шарахыг харахад бусдад зодуулсан харагдчихсэн. Миний дүү өвөө эмээгийнхээ гал дээр өссөн зээ болохоор өвчр чирэг биетэй 180 см өндөр залуу байсан. Хүний хүчин давтаж аргагүй байдалд орж нас барсан байх гэж би харж байна. Зэвсэгт хүчний жанжин штабаас эрүүл мэндийн шалтгааны улмаас гэдэг тайлбар өгснгийг хараад маш их цочирдсан. Эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэсэн тайлбар өгснийг нь хараад миний хувьд маш их гомдож итгэж чадаагүй. Цэрэг татах үеийнх нь эмчийн үзлэг дүгнэлтийг нь үзүүлнэ. Цаашдаа аавын олон хүн айрамд яваад амиа алдаад байж болохгүй. Цэрэгт байхдаа гой байна, улирч магадгүй гэж ярьж байсан штэ дүүмэн. Ийм их орон сэтгэл зүрхээр хандаж байсан. Гэтэл хөшигний цаана ийм сэтгэл зүрхтэй цэргүүд нь амь насаа алдаад байж болохгүй. Холбогдох албан тушаалтнууд нь арга хэмжээ авах ёстой. Камергүй амралтын өрөөнд нэг цэрэгтэй орсон байгаа юм. Тэгээд маргаан үссэн бололтой араас нь 2 цэрэг орж удалгүй ухаан алдсан байдалтай гарч ирээд нас барсан байсан гэсэн байна. За тус хэрэгтэй холбоотойгоор зэвсэгт хүчний жанжин штабаас ер нь бол тухайн хэрэг гарсны дараахан тодруулга авахыг хүссэн боловч одоогоор Баянгор аймаг руу хяналт шинжилгээ үнэлгээний газраас баг явсан. Албан ёсоор мэдээлэлтэй олсныхаа дараа хариу илээ гэд нэмэлт тодруулгыг бол тухайн үед өгөөгүй юм байлээ. Тэгвэл дээр хэрэгтэй холбоотойгоор зэвсэгт хүчний жанжин штабаас өөрсдийнхөө албан ёсны Facebook хуудасд мэдээлэл тайлбарыг оруулсан 2026 оны 5 сарын 19-ний өдөр гаргасан. Тэгэхээр та бүхэнд мэдээллийг нь бүрийн ихээр нь уншиж өгье.
2026 оны 5 сарын 19-ны өдөр зэвсэгт хүчний 339-р ангийн байрлагч нас барсан харамсалтай үйл явдал болсонд бид бүхэн гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Тухайн өдрийн 19 цаг 30 минутын орчимд зэвсэгт хүчний 339-р ангийн байрлалд байлдагч Чэн таталт өгч ухаан алдсан тул ангийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэсэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх явцдаа нас барсан гэх мэдээлэл зэвсэгт хүчний жанжин штабын шуурхай жижүүрт бүртгэгдсэн. Одоогийн байдлаар талигаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор хуулийн байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тул холбогдох хуулийн хүрээнд наривчлсан мэдээлэх боломжгүй юм. Түүнчлэн зэвсэгт хүчний жанжин штабаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус ангид албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын үр дүнгээр холбогдох албан тушаалтнуудад хууль дүрмийн хүрээнд хариуцлага тооцох болно гэсэн байгаа хгүй. Тэгээд одоогийн байдлаар харж байгаагаар тухайн амь насаа алдсан 19 настай Ч гэдэг байгаа нь бусдын гарт амь насаа алдсан, зодуулсан гэсэн мэдээлүүд яваад байгаа. Хэрвээ энэ нь үнэхээр үнэн байвал үнэхээр үнэн байх юм бол энэ мэдээлэл дээр нь албаны шалгалт явуулж байгаа. Тэгээ шалгалтын үр дүнгээр холбогдох албан тушаалтнуудад хууль дүрмийн хүрээнд хариуцлага тооцох болно гэд. Тэгээд энэ алдсан амийг хаанаас ч авч болохгүй шүү дээ. Ер нь бол тэгээ ингэдэг ерөнхийдөө ингээ анзаараад байхад одоо цэргийн албанд татагдсан цэргийн албаа хаагчид хугацаа цэргийн албаа хаагчид ингээд бусдад зодуулах, амь насаа алдах тохиолдлууд бол цөөнгүй байдаг. Тэгээ ингээд хууль дүрмийн хүрээнд хариуцлага тооцно. Эсвэл одоо ажлаас нь хална, албан тушаал бууруулна, цалинг нь 20%-аар багасгах гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү л одоо арга хэмжээ авдаг штэ ерөнхийдөө бол. За энэтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Батлуут бол өөрөө бас мэдээлэл өгсөн. Энийг нь бас та бүхэнд хүргэе. Батлан хамгаалахын сайдын хувьд мөн үр хүүхдээ өсгөж буй эцэг хүний хувьар та бүхэнтэй яг ижилхэн эмгэнэж байна. Зэвсэгт хүчний 339-р ангид алба хаах хугацаанд амь насаа алдсан 19 настай хүүгийн эцэг их гэр бүл төрөл төрөсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа цагдаа прокурорын байгууллага явуулж байна. Болсон үйл явдлыг нуун дарагдуулах асуудлаас цугтах гэсэн ямар ч орлогыг миний бие салбарын сайдын хувьар хүлээн зөвшөөрөхгүй бүх талаар хамтарч ажиллана. Одоогоор зэвсэгт хүчний жанжин штабаас албаны шалгалт явуулахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдсон шуурхай ажиллаж байна. Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо. За яг энэ хэсэгт миний саяхан хэлсэн зүйл явагдаж байгааз хэрвээ үнэхээр ингэж шалгалт явагдаад ямар нэгэн асуудал зөрчил гарах юм бол ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээл авагдана гэж байгаа. За хэвлэл мэдээлэлээр цацагдаад буй камергүй сохор бүсүүдийг бид хяналтанд авах гэж хичээсээр ирсэн. Гэхдээ хүний бие засах усанд орох зэрэг хувийн нууцд халдаж язгуур эрхийг зөрчин камержуулах боломжгүй байдаг. Батлан хамгаалахын яам зэвсэгт хүчний жанжин штабаас дүрмийн бус харилцааг талсан зогсоох, чиглэлд сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг ажиллуулах, соён гэгэрүүлэх, суртал хүмүүжлийн ажлууд, сохор бүсээс бусад газрыг бүрэн камержуулах, удаа дараагийн шатлсан сургалт зэргээр ажиллаж байгаа хэдиж зөрчил гарсаар байна. Ийм дорох гарах хаалганы хяналтыг сайжруулж, шалгалтыг алхам тутамдаа биеэр хэрэгжүүлж байх харуул хамгаалтын шинэ журмыг мөрдүүлж эхэлнэ. Миний бие Батлан хамгаалахын сайдын хувьд энэ асуудлыг эцсийг нь хүртэл хариуцаж соёл дотоод уур амьсгалыг өөрчлөх, цэргүүдээ хамгаалах системийн шинжилгээг тууштай удирдан зохион байгуулах болно. Энэ чиглэл төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд эцэг эхчүүдийн төлөөлөлтөд нээлттэй хамтран ажиллахад бэлэн гэсэн мэдээллийг гаргасан байгаа юм. За тэгвэл тухайн ангид өмнө нь ямар нэгэн ингээд бас хэрэг гарч ийсэн үү Ер нь бол 339-р ангид завхны тосон цэнгэлээс өмнө бас алба хахаар очсон 18 настай залууг яргалж гэмтэж исэн юм байна. За тодруулбал заяа. 2025 оны Намар Завхан аймгийн Тосон цэнгэл сумаас Баян-Онгор аймгийн Зэвсэгт хүчний 339-р анги руу 18 настай нэм харагчаа цэргийн албанд татагдан очсон юм байна. Гэхдээ түүнийг цэргийн ангийнх нь хамт алба хаажсэн бусад хид хідэн цэрэг түүний ирүүн тус газар баруун шанааг нь претгээр зүсэж яргалан улмаар цус их алдсан байдалтай Улаанбаатар цэргийн эмнэлэгт ирж хэвтэн эмчилүүлжээ. За энэ талаар тухайн үед холбогдох албан тушаалтнууд цэргүүд хоорондоо зодолцсон гэх тиймэрхүү утгатай тайлбарлаж ирсэн бөгөөд ангийн цархичийн зүгээс уг асууд ямар нэгэн арга хэмжээ авсан хэсэг нь бол тодорхойгүй тэгэл өнгөрцөн байгаа хгүй. Чи юу гэсэн үг те шанааг нь претгээр зүсэж яргална гэдэг чи одоо амьд хүнээс гарах үйлдэл үү. Тэгээ энэ байтугай л гардаг юм шиг байгаа биз. Ингээд бодохоор
За ингээд улмаар нэм арагчаа энэ явдлаас үүдэн сэтгэл 100% маш хүнд гэмтэл авч нүүрэндээ 27 ойдол тавиулсан гэж байна. Цэргийн албанд эмчийн үзлэгээр ирүүс харуулыг нь тогтоож шилж авчаад яагаад ингээд яргалаад эмнэлэг төрүүлсэн бүр ар гэрийнхэн зүгээс бол угаасаа яаж ч бодсон гомдолтой байгаа зогсохгүй. Энэ асуудалд хамгийн гол нь яг хэн хариуцлага хүлээлгсэн тэр талаар ямар ч мэдээлэл тодорхой байхгүй. Одоо ингээл яг хэрэг гарангууд бид нар одоо ингээд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа, шалгалт явагдаж байгаа. Тэгээд шалгалт явагдаж байгаа учраас бид нар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн одоо хариултаар ам таглаад сурчсан. Тэгээд энэний талаар дараа бол мэдээлэл ерөөсөө өгөхгүй ингээд энэ хэрэг замхраад ерөнхийдөө алга болдог. За тэгээд одоогийн байдлаараа олвол тэр нөгөө хэрэг гарсан гээд байгаа ангийг захирагч хурандаа буян жаргал даргалж байгаа юм байна. Тэгээ Баян-Онгор аймгийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Алтан багнаас тухайн одоо энэ зэвсэгт хүчний 339 дугаар ангид 19 настай цэрэг бусдад зодуулсны улмаас нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар одоо дараах мэдээллүүдийг өгсөн байгаа юм. Тэгээ одоо та бүхэнд энийг хүргэе. Цагдаагийн газарт 2026 оны 5 сарын 19-ний 19 цаг 30 минутын үед эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ухаангүй хүн нас барсан байдалтай ирлээ гэх дуудлага ирсний дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтанд ор явагддаг. Тэгэхээр прокурорын зөвшөөрлгүй мэдээлэх боломжгүй. Бусад мэдээллийг цагдаагийн ерхий газрын хил мэдээллийн төвөөс авах боломжтой. Задлан шинжилгээний хариу хуульд заасан хугацаанд л гарах байх гэсэн мэдээлэл өгсөн байхгүй. Бүр ямар ч тийм ойлгомжтой мэдээлэл байхгүй. Ингээ ярьж байгаа нь бол нэлийн урт юм шиг байгаа. Гэхдээ ямар ч тийм яг энэ хэргийн талаар нээлттэй мэдээлэл юу ч байхгүй. Прокурорын хяналтанд ор явагдаад байгаа тийм мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг л өгсөн байгаа. За тэгээд дээр нь амь хохирогчийн биед ил шарах сорив байсан талаар ч гэсэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. За ан гарснаас хойш ер нь бол яг энэ ангид болсон хэрэгтэй холбоотойгоор энэ хоёр дахь иймэрхүү тохиолдол болж байгаа. Сүүлийн жилүүдэд бол өөр тохиолдол байхгүй юм билээ. За мөн Баян-Онгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчим тэмцлэгээ яаралтай тусламжийн зөвлөх эмч Жавзангаас за тухайн амь хохирсон цэргийн эмнэлэгт хүргэгдэн ирэх үеийн нөхцөл байдлын талаарх тодруулгыг одоо та бүхэнд хүргэе. 5 сарын 19-ний орой 18 цаг өнгөрж байхад яаралтай тусламжийн тасагт дуудлага ирсэн. Эмнэлгийн тусламжийн баг өөр дуудлагад явсан байсан бөгөөд цэргийн анги руу баг гарах үед цэргүүд өөртөө талиа гачийг зөөрлөж эмнэлэг дээр зурж авчирсан. Энэ үед амь хохирогчийн биеийн байдлын хувьд амьсгал зогссон, зүрхний цохилт мэдрэгдэхгүй, клиник хөвглийн байдалтай ирсэн. Тухайн өдөр гарсан сувилагч нь бол алга байна. Маргааш нь мэдээлэл авахад тухайн цэрэг амьсгалгүй, зүрхэн зогсож аль хэдийн амьсгал хураасан байсан. Эрчимтийн сэхээний эмч яаралтайгаар тусламж үзүүлсэн боловч үр дүн гараагүй. 18 цаг 55 минутанд эмнэлэгт ирэхдээ амьсгал хураасан байсан. Тэгэхээр эмнэлэгт ирэхээс өмнө нас барсан байсан гэсэн үг ээ. Огт амьсгал зүрхний цохилтгүй буюу сэргэх магадлалгүй болсон байсан үг. Надад яг хуудсан байна. Цэргийн жижүүр нь хүн ухаан алдлаа гэж дуудлага өгсөн байсан. Хамгийн гарт ойр байдлаараа сэргээх гэж үтсэн ч сонин дуу гаргаад ийгүү байсан учраас шууд түргэн тусламж дуудсан гэж энэ удаа тэмдэглүүлсэн байна. Тухайн сувилагч маань гэмтэлтэй хүн авч исэн. Яаралтай тусламжийн тасагч гэсэн маш их ачаалттай байгаа. Гэмтлийн шинж тэмдэг ерөөсөй байгаагүй. Зүрх цогссон шалтгааныг одоогоор мдээгүй байгаа. Манайхаас бол шинжээч орохгүй. Тухайн үед ирсэн үеийн хүлээ авсан тэмдэглэл байгаа. Миний санаж байгаагаар нэг цэрэг бас өмнө ирж 20 гаруй оёдол тавиулж исэн энэ ангиас би өөрөө анхны тусламж үзүүлсэн. Яг зодуулсан гэж хэлээгүй, санамсаргүй өөрөө ийм болчлоо гэж байсан 339 дэх цэргийн ангиас ирж исэн. За дараагийн мэдээлэл. Баян-Онгор энэ гэхдээ аим сонирмоос манайхаа одоо энэ эмчийнхэн яриан дээр гэмтлийн шинж тэмдэг байгаагүй гэсэн байгаа байхгүй. Тэгээд одоо яг гэр бүлийнхнаас нь яриавсан шүү дээ. Тэгээ морь руу ингээм хамт ах нь орсон гэдгсэн чинь үнэхээр ингээд гаднаас ямар нэгэн байдлаар хүн зодсон юм шиг тийм шарах сорив бол үүссэн байсан гэ ах нь хэлсэн. За мэдээж шинжээчийн дүгнэлт яаж гарах нь бол бид нар бас мэдэхгүй. За тэгэхээр одоо та бүхэндээ Баян-Онгор аймгийн 339 дугаар ангийн штабын дарга дэд хурандаа их баяраас дарга мэдээллийг өгсөн.
За энэ өгсөн мэдээлэл нөгөө нэг цагдаагаас өгсөн мэдээлэлтэй бараг л адилхан байсан дөө. 2026 оны 5 дугаар сарын 19 өдөр энэхүү эмгэнэлт явдал гарсан талигаажаар гэрт эмгэнэл илэрхийлээ. Тухайн өдөр ажлын цаг дууссан байсан. Дээрх үйл явдал Баян-Онгор аймгийн цагдаагийн байгууллагад шалгагдж байгаа. Та бүхэн цагдаагийн байгууллагаас тодруулна уу? Хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас энэ талын мэдээллийг өгөх боломжгүй байна. Энэ талаарх мэдээллийг ч гэсэн өгөх боломжгүй. Цэргийн анги уул нь бол камертай байх ёстой гэх мэт одоо мэдээллүүдийг өгсөн байхгүй. За манайхаа ингээд өнөөдрийн ерөнхийдөө ярих хэрэг маань миний олцсон мэдээллээр бол ингээд дуусж байгаа. Тэгээд эндээс харахад бол ерөнхийдөө хил мэдээллийн байгууллагууд маань мэдээлэл бэлтгэхэд маш их хичээсэн боловч ерөөсөө уулзаад очихоор мэдээлэл өгөхгүй гэдэг тийм мэдээллүүдийг өгсөн байхгүй. Одоо энэ 339-р ангийн штабын дарга нь шалгаагүй, тухайн Баян-Онгор аймгийн цагдаагийн газрын дарга нь шалгаагүй. За мөн Цэсвэр түвшний жанжин штабаас гаргасан тэр мэдээллийн ч гэсэн та бүхэн харсан байх гэж бодож байна. Үнэхээр харамсалтай 19 наснда зүгээр хугацаа цэргийн алба хагаад их орныхоо төлөө ингээд цэргийн албанд татагцаад очсон чинь бусдын гарт амнасаа алдсан бол энэ бол үнэхээр аимшигтай харамсалтай хэрэг. Тэгээ энэ бол ганцхан удаагийн тохиолдол биш байхаа. Ер нь бол заавал амнасаа алдах гэлтгүүгээр цэргийн албанд татагдаж очсон одоо хайртай аавын ээжийн сайхан үрстэй маш их зодуулж ийн, маш их тарамтанд орж ийн, сэтгэл зүгээрээ хохирж ийн, дээр нь ингээд амнасаа алдах хүртэл ийм аимшигтай нөхцөл байдал төрж ийна. Тэгээ энэ дээр ингээд алтны шалгалт явуулаад одоо хариуц суулгах оногдох арга хэмжээг нь өгнө гэдэг боловч одоо түрүүний яг хэлсэн тэр Батлан хамгаалахын сайд мэдээлэл өгсөн байсан шүү дээ. Миний яг л ярьжсэн шиг нөгөө л одоо цалингийн 20%-ийг 3 сараар за эсвэл албан тушаалаас нь бууруулна, за цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ л авдаг. Эннээс өөр яг тэр үнэхээр амиа алдчихад хахад тэр үнийг босгож ирж чадахгүй шүү дээ. Тэр нь бол үнэхээр аимшигтай, үнэхээр харамсалтай хэрэгтэйд энэ дэр бол нэр манай зэрэг цагдаагийн байгууллага анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Энэ бол саяхан гарсан хэрэгтэй. Манайхан та бүхэн маань бас юу гэж бодож байна? Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлээ. Тэгэд эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.